За сайн байцгаана уу? Манай NRCC Mongolia YouTube сувгийг дагдаг хүмүүс олон бичлэг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За NRCC судалгааны ээлж семинар 4 сарын 29-нд 18 цагаас зүүмээр болно. За манай энэ удаагийн семинарт маань Герман улсын Зенкенберг Görlitzийн байгалийн түүхийн музей постдок доктор Оюун Дэлгэр малчтын бэлчээрийн ургамлын тухай уламжлалт экологийн мэдлэг гэдэг ийм сонирхолтой сэдвээр ихтгэл тавих гэж байгаа. За тэгээ бидний урилгыг хүлээж аваад ихтгэл тавих зөвшөөрсөн Оюун Дэлгэртэй маш их баярлалаа. Тэгэхээр бид нар семинарын өмнө оролцогчдод сонирхсан хүмүүстэй энгийн ойлгомжтой маягаар товчхон судалгааны ажлын тухай танилцуулж явж байгаа. Тэгэхээр чамаас нөгөө хамгийн ихний энэ асуулт маань болохоор энэ судалгааг ямар судалгааны асуултанд хариулах зорилготойгоор хийсэн бэ гэдэг энэ асуултанд маань хариулж өгөхгүй. За явуулаад тавьсан маш их баярлалаа. Явуулаад дуртай ихтгэл тавихад бэлэн байна. За тэгээд эхлээд өөрийгөө багтрыг хүчин танилцуулъя гэж бодож байна. Намайг хөрөлбөр Оюун Дэлгэр гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн биологийн төвийн эколог байгаль хамгаалалт гэдэг байх үед 2010 онд төгссөн байна. Тэгээ холбооны бүгд амт Герман улсын Зенкенберг Görlitzийн байгалийн түүхийн музей болон Дрездний техникийн их сургуульд магистрийн болон докторийн зэрэг хамгаалаад одоо Зенкенбергийн музейд болохоор ургамлын техникийн постдок гэж байгаа. За тэгээд энэ судалгааны ажил өнөөдөр та бүхэн танилцуулж судалгааны ажил гэх юм бол нэг том төслийн хүрээнд багсан. Одоо нэг хэн ажлынхаа хэсгийг та бүхэн танилцуулах гэж байгаа. За тэгээд та бүхэн тарж авах More Step Монголын тал хийрт гэж байгаа. Энэ төслийн хүрээнд хийгдсэн юм судалгааны ажил байгаамаа. За тэгээд энэ судалгаа маань гэх юм бол маш товчхон бас танилцуулах болохгүй. Монгол орныг хар хадгалах хэрэг экосистемийн фактортай байдлыг хамгаалах гэдэг энэ салбар дундын төсөл болсон байгаа. Тэгэхээр салбар дундын гэдэг нь юу гэхээр нийгмийн болон байгалийн шилэн ухаан хоёрыг хооронд одоо холбож өгсөн гэсэн үг. Тэгэхээр Монгол орны тал хэрэг экосистем яг ямар төвчөнд яваад байгаа юм бэ? За тэгээ мэдээж бид бүхэн мэдж байгаа бэлчээр гэж маш чухал зүйл аа. Бэлчээрийн дороод л явагдаад байна. Тийм учраас одоо нөгөө бид нар ecological tipping point буюу экологийн хөлтлийн утга гэж монгол руу хэлээд хөлтлийн эсвэл шилжилтийн утга гэж уйлгаад байгаа. Энэ төвшөндөө очив юм уу? Зэн болвол нийгэм эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх юм, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх юм гэдгийг нь одоо шалгахыг зорьсон цогт төсөл болсон байгаа. За тэгээд энэ төслийнхөө хүрээнд яг ургамлын багийн маань хийсэн нэг судалгааны ажил нь гэх юм бол малчтын бэлчээрийн тухай, бэлчээр ургамлын тухай уламжлалт экологийн мэдлэг гэсэн энэ одоо сэдвийн тухай та бүхэн танилцуулах гэж байгаа. За тэгээд энэ судалгааны ажил маань гэх юм бол яг төсөл маань бол 2019-өөс 2025 оны 9 сар хүртэл явагдсан. Тэгэхээр одоо хангалтад удаагүй байгаа юм төсөл байгаа. Тэгээд маш олон суурь судалгааны үр дүнг гаргаж өгсөн. За тэгээд судалгааны ажил гэх юм бол одоо 2026 онд чинээр хэвлэгдсэн biological conservation гэсэн сэтгүүлд хэвлэгдсэн юм ажил байгаа. За тэгээд таны асуусанчлан судалгааны яг ямар асуултанд хариулахыг зорьсон бэ? Тэгээд тэрийн судалгааны асуулт маань юу байсан бэ гэх юм бол одоо малчид бэлчээр дороодж гинэ гэж хэлж байгаа. Тэгээд тэр дороодлыг яг яаж тодорхойлж байна вэ? Бэлчээр маань яаж өөрчлөгдөж байна? Одоо 20 жилийн өмнөдөө харьцуулахад эсвэл малчид маань тухайн нутаг орондоо одоо сууршаад ирснээс хойш бэлчээр нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг бидний малчтаас асуусан. За тэгээд хэрвээ одоо бэлчээр маань дороодж байгаагаар бэлчээр байгаа ургамлууд маань яаж өөрчлөгдөж байна вэ? Тэдгээрийн тархалт нь яаж өөрчлөгдөж байна? Зүйл нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг малчид маань яаж одоо хүлээж авч ийн вэ гэдгийг бид нар ургамал судлалын багийн экологчдын хийсэн судалгааны ажилтай хооронд нь хэрэг нийцэлтэй байна гэдгийг харсан гэсэн. Тэгэхээр зөвхөн одоо малчтаас судалгаа санал асуудаг аваад тэр одоо малчид маань юу гэж бодож байгааг бидээс гадна экологчид хараад одоо зүйлийг нь тодорхойлоод зүйлийн олон янз байдлыг нь хараад бүтцийг хараад биомассыг газрын дээрх биомассыг хараад бүтцийн ямар байгаа юм бэ? Одоо бүтцийн тусдаг нь ямар байгаа юм бэ? Энэ нь манай малчдын бодцоогоо яг нийцж ийн үгүй юу гэдгийг шалгасан одоо яг манайд хийгдсэн бол хамгийн анхны судалгааны ажил байгаа. Яг тийм бол өмнө нь одоо малчтаас санал асуулга авч ирсэн. За малчд маань ингэж хийдэж шүү гэдэг судалгааны ажлууд бол тоотой эд байгаа. Одоо академиар хийгдсэн том гизүүл хэрэг газар зүйн явдлын газар зүйн явдлыг хийсэн. За тэгээ Монгол Улсын их сургуулийн социологийн тим хийгдсэн гэх зэрэг судалгааны ажлууд бол байдаг. Гэхдээ яг одоо
энэний нийцэл нь яг ямар байгаа юм бэ? Малчт маань хүлээж авч байгаатай экологийн стандарт төр одоо гарч ирж байгаа бидний тоотой хэр их нийцэлтэй байгаа юм бэ гэдгийг судалсан. Тэр энэ нь зөв шүү, энэ нь буруу шүү. Эннийх нь одоо илүү сайн жижиг шүү гэж бол ерөөсөө тэгж яг одоо шүүхийг бол зориагүй. Гол нь тэр хоёр маань хоорондоо хэр их нийцэлтэй байгаа юм бэ гэдгийг шалгахыг одоо харахыг зорьсон гэсэн үг. Тийм судалгаа хийсэн байгаа. Сонирхолтой юм байна. Яг тэр одоо юу н яг бодитоор экологийн югаараа хэр нийцтэй бүгдийг баталгаажуулж толгойж утсан. Тэгэхээр энэ дээр нөгөө тийм утгаараа айгу шилэг болсон. Тийм байна. Энэ дата тогон өгөгдөл аргачлалынхаа хувьд жоохон сая бол ерөөхдөө бас ингээд мачлаас юу асан гэд хэлжлээ. Гэхдээ арай жоохон тэр өшөө нэмэх юм байвал те тоон болон аргачлал дээрээ. За яг судалгааны аргачлал гэх юм бол тэр судалгааны талбайгаа тайлбарлах шаардлагатай. Энэ төсөл маань гэх юм бол хэр экосистем гэж байгаа. Тэгэхээр манай судлаач бүгдээрээ мэдж байгаа. Одоо хэр экосистем гэх юм бол зүүн бүсэд байгаа. Дорн ногдын хэр экосистем маань жинхэнэ хэр нь. За тэгээд төрийн бүсэд бол одоо хуурай хэр орж ирж байгаа. Тэгэхээр зүүн 3 аймаг хинтэд орно Зүхбаатар нэмээд Төв аймаг. Гэхдээ юм 4 аймгийн томоохон газруудыг хамарсан. ийм талбай байгаа. За тэгээд талбайтай гэх юм бол бид нэр бэлтгэлт ихтэй, бэлтгэлт багтай гэдэг одоо юм харьцуулахын тулд 10 талбайг сонгож аваад 5 гэх юм бол сумын төвтэй харьцангуй ойрхон. За хүний амьшигтэй, малын бэлтгэлтийн нөлөө ихтэй. За тэгээд сумын төвөөс хамаагүй амтлагдсан ийм 5 талбай. За энэ бол бэлтгэлт юм шүү. Энэ бэлтгэлт нарай бага юм шүү гэсэн юм. 5 талбайг сонгосон гэсэн. За тэгээд судалгааныхаа талбайд бид нэр одоо юм талбайгуудаа хамарсан. Яг одоо нэг малчтаас нөлтөө өрхөө судалгаа авсан. 249 амлаас судалгаа авсан байгаа. За тэгвэл өндөр нэмээд хийсэн тийм экологийн судалгааны зөв судалгааны хийсэн. За тийм хүмүүс судалгааны талбайдаа бид нар одоо хамааруулаад одоо яг одоо бэлчээр орчиндөө төлөөлөх хийж газар дээр нь урлагийн суурь судалгаа хийсэн. За нийлээд бол 240 орчим нэрийн судалгаа урлагийн бичиг хийсэн байгаа. За үүн дээрээ зүйл болгоно бичиг бичсэн, зүйлийн олон байр, зүйлийн баялаг, усны бүрхэц, за тэгээ гарт буюу газар дээр урлагийн биомасс, за нэмээд одоо халтай газрын мэдээ, малын баахыг мэдээ, за тэгээ мөн хөрсний дэж хасан байгаа. Тэгэхээр нөгөө нэг төсөл маань хайрцангуй өргөө өрөөтэй учраас бид нар одоо маш олон мэдээлэл цохилгыг хийсэн. За тэгээд үүн дээрээ тулгуурлаад малтаас асуусан асуудлууд маань гэх юм бол ерөнхийдөө бэлчээрийн өөрчлөлт хэрэг одоо урмлууд нь өөрчлөгдөж гинэ үү, халтай газрын тоо нэмэгдэж гинэ үү, эсвэл одоо урмал маань илүү давжирч гинэ үү, авсан багасч гинэ үү гэх жишээний одоо илүү одоо малчд ойлгохдгүй зүйлийн олон янз байдал гэх юм бол мэдээж ойлгохгүй. Тийм учраас тэрийг илүү одоо малчд ойлгох зорилготойгоор юм одоо санал асуулгаа бол хэлбэрчилж хийсэн гэсэн үг. За үүн дээр нэмээд бид нар одоо бэлчээрийн урмлыг хэр өөрчлөгдөж гин гэдэг дээр бэлчээрийн урмал гэдэг маань ургаж байгаа урмлууд маань өөр байгаа. Тэгээд тэр чи одоо тижээлэг урмал, тижээлийн урмал болж болох. Тэр нь гэх юм бол одоо тижээл гэдэг утга сонсогдож байгаа. Тэр мал хэрэг тижээл өгч байна. Өөр ихтэй байна уу? Одоо таран твэрэг авахтанд сайн байна уу? Тэр тижээлийн урмал гэдэг. Тэр урмлуудаас бид нар хамгийн түгээмэл ургаж байгаа 10 урмлыг зүйлийг жагсаагаад одоо нутгийнх нь нэрийг аль болох одоо бид нэр бүтээлүүдээр тулгуурлаад маань газар нутгтай энэ урмлыг юу гэж нэрлэх юм бэ гэдэг бүх нэрүүдийг нь хайж агаад одоо жишээл яг эсвэл шивөө ус гэж ярьдаг шүү дээ. Одоо ийм 10 түгээмэл урмлын нэрийг жагсаагаад энэ гэхдээ эдрийг бид нар ямар урмал гэдгийг хэлээгүй энэ урмлын хэмжээ нэмэгдэж гин үү, өөрчлөгдөж гин үү? Та энэ урмлыг таних уу гэх жишээ. Энэ бол нэг төрлийн урмал байсан тижээлийн урмал. За үүн дээр нэмээд дороотлын танир урмал гэж байдаг. Нэр урмлуудын яадаг гэхээр одоо ганцхан дороотой дэрэх тусам нэмэгдээд байдаг. Яагаад гэх юм бол нөгөө үржил шинэхүү хөлсөн дээр сайн ургадаг, бусад урмлуудад хүрч ургадаг тийм урмлууд байдаг. Тэгэхээр мөн одоо эдгээр нь одоо мөн урмал юм шүү гэж хэлэхгүйгээр зургийг одоо түгээмэл ургаж байгаа 10 урмлыг хайгаад зургийг нь үзүүлээд та энэ урмлыг таних уу? Энэ урмал танай бэлчээр нэмэгдэж гин үү? Хിവэрэ байна уу? Эсвэл буурч гин үү? Энэ урмал маань танай бэлчээрт ямар одоо үүрэг оройлтой гэж та бодож байна гэдэг юм асуулт нэмээд хорт урмлыг асуусан. Тэгэхээр яг бэлчээр дээр ургаж байгаа бэлчээр маань нэгтгэд ороодгоос гадна урмал маань яаж өөрчлөж байна гэдгийг бид нар голын мэдээлэл одоо тавьсан гэсэн. За тэгээ мэдээж тэр бидний урмлын одоо өгөгдөлтөр малчтынхаа санал асуултыг тавьчихсан. Ийм арга зүйтэй гэж бацлаад ерөөхдөө болох.
За тэгэхээр үр дүнгийн хувьд одоо яасан бах одоо тэгээд та юм хэр нийцдэг гарч ирсэн бол те энэ дээр нэг Зөв товчхон. маань сонирхолтой байна. Бид нэр ерөөсө төсөөлөөгүй байсан. Зарим талаараа сайн, зарим талаараа муу. Тийм. За тэгэнгүүт яалтчгүй одоо малчид маань бол дээрд ороод чийна гэж дуу нэгтэй хэлж байгаа. Тэгэхээр бидний асуулт юу байсан бэ гэх юм бол одоо мэдээж малчид маань тухайн газар нутгатаа шинээр шийдэж нүүж ирсэн байж болно тийм 2 жил болж байгаа юм. Эсвэл 20 жил тэнд амьдарч байгаа нэрдэд айл өрөх байж болно. Тэгэхээр таныг энэ бэлтээр дээр ирэх одоо энэ нутаг орондоо ирэхэд бэлтээр ямар байснаас одоо ямар байна гэж та мэдэж байна. Яг л хിവэрэ байгаад байна уу? Эсвэл үүдэлсэн шатаа болт юм уу? Эсвэл доороод чинь юм тий. Гэтэл ерөнхийдөө бол малчин өрх маань бүгдээрээ бичээр аяууд ороод байна. Урмлын гац сууж байна. Урмал маань ер нь давжаар тий. За мэдээж л одоо энэ маань малын эрчмээс хамаарч байгаа малын тодлого их байгаа учраас бид нар бол бэлчээрээсээ юм нүүх боломж байхгүй. Яагаад гэх юм бол нүүлээ гэхэд биднэрт илүү шин соргоо бэлчээр байхгүй. Тэгэхээр бид нар эмчээсээ одоо холдохгүй байна гэх ийм зүйл бол маш их тохиолдчихсон. Тэгэхээр тэр маань ерөөхдөө айгүй угаасаа бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Бэлчээр дороодсон авчиг одоо нүүдлэх газар байхгүй. Тэгэхээр тэнцэнэ үлдээл одоо улирлийн нүүдэл хийхгүй болонгод тухайн бэлчээр маань сэргэж амжихгүй уламд ороодол тэгтэл тэнд ургаад байгаа урмлууд маань яг үнэндээ манай бэлчээр маань урмалтай ногоон байна. Зүгээр л штэ бид нар нүггүй гэвчэг тэр урмлууд маань шимтжэл байхгүй. Дороотлын танир урмлууд болоод байгаа. Тэр яг асуулт нь болохоор тэр урмлуудаа таньж гин үү? За тэгээд тэр урмлуудыг нь товчлоод өөр дүнгийн товчлоод хэлэх юм, баднаад хэлэх юм бол урмлын тухай мэдлэг ерөөхдөө маш дутмаг. Тэгж байна. Тэр мэдлэг ерөөсөө байхгүй бол биш те. Энэ зарим одоо малчд мэдээж л одоо энэ бол нарийн өвс гэж хэлдэг штэ манайх ерөөд хичээлдэг сайтай. Урмал энэ бол нарийн өвс юм аа гэд мэдж байгаа. Тэгтэл ихэнх одоо малчд маань гэх юм бол тэр мэдлэг тэрцэнгүүд болно байна гэсэн үр дүн гарсан. Жишээлх юм бол түрүүний хэлсэн одоо хяг дээр жишээ авах юм бол хяг буюу шивээ өвс гэж ярьдаг те. Бид нар та энэ урмлыг мэдхүү энэ урмлын одоо бүхэл зэгсэж гин үү гэхээр буурж байна гэж хариулсан. За түүн дээр нэмээд энэ урмал маань одоо сайн урмал уу муу урмал уу гэж асуусан. Одоо хортой урмал уу эсвэл одоо малч чи илүү мал хэр идэж байна малчаас хорчод идэж байна уу гэх тээ. Тэгтэл ерөнхийдөө бол маш олон малчид мэдэхгүй гэдэг юм хариулт өгсөн. Энэ урмал бол танихгүй мэдэхгүй. За тэгэнгүүт тийм ерөнхийдөө бол одоо хариулсан хүмүүсийн маань 3-ны 1 нь хариулсан байгаа. Тэр хүмүүсийн маань 70% нь бол мал сайн иддэг гэж хариулсан. Тэгэхээр тэр малчд маань бол үнэхээр сайн маш их тэжээлэг чанар өндөртэй мал аж ахуйн юм ач холбогдолтой өндөр ач холбогдолтой юм нормал байдаг. Тэгтэл 15% гэх юм бол мал сайн иддэггүй гэж хариулсан байна. Тэгээд 3% нь болохоор энэ нормал дуртай гэж байна. Тэр нөгөө нэг тэжээлийн чанар өндөртэй малчаа илүү одоо ингээд сорж идэх шаардлагатай энэ нормалаа дуртай гэж хэлж байгаа нь бас нийцгүй л байгаа юм л та. Гэхдээ яг гоо энэ нь малчд маань магадгүй тэр шивээ үсийг танихгүй байж болно тий. Тэгээ өөр зүйлтэй өөр урмалтай ингээд андуураад мэдгүй байж болно. Эсвэл одоо яг урмал болгоны бас шин техник гэж байна, шин чанар гэж байна л да. Шивээ гэдэг нэрээсээ ойлгомжтой нөгөө нэг хоцсонд ч юм уу одоо малын үснээс нь шивээд орчдөг. Тэр нөгөө нэг үрээ тахтах өөрийнх нь механизм баггүй. Тэгэхээр тэр нөгөө шивээ ус маань одоо хөрний жишээлх юм бол ноос нь шигдээ орчих юм бол илүү одоо ингээд цаашаа яагаад арсын маань цоолох юм юутай байд юм. Эрсдэлтэй. Тэнгүүд нөгөө нэг цоортой арсыг чинь тушаахаа чэнцэд байна ахгүй. Тийм учраас энэ одоо мал хортой урмал гэсэн ийм бодолтой байж магадгүй гэж бид нар зөвхөн таамаг байсан байна. Тэгэхээр ерөөдөө бол за хортой урмалыг жишээлх юм бол 60 ерөөдөө энэ юунаар урмалын одоо шаралт лойд тэгээд эдгээр урмал маань байна гэж хэлсэн. За тэгтэл одоо 60 орчим хувь нь бол энэ урмалыг сайн танихгүй байна. Мэдгүй байна. Зургийг бид үзүүлж байгаа шүү дээ. Дөөлний зураг үзүүлээ, шавьцны зураг үзүүл тэр энийг сайн мэдгүй байна. Энэ урмалыг танихгүй гэж хэлж байгаа юм. Ийм байгаа. За тэгээ хурд урмалын хувьд гэх юм бол
уран судлаач ном гэх юм бол яг одоо өргөн том судалгааны талбарт 20 гаруй маш уран бол тодорхой хэмжээгээр одоо амьтад дээлэг бус ийм хортой урмлуудыг тэмдэглэснээс малчид маань гэх юм бол 12 хортой урмлыг нэрлсэн байгаа. Ер нь бол хавцангуй өндөр тоо гэж бид нэр үзэж байгаа. Тэгэнгүүт яг нь мэдээж л одоо санал асуулт монголоор байсан. За танай гэлээр тоо сургууль байдгүй. Ямар сургууль одоо яг аль зүйлийг хэлж байна айгүй зарим малч маань нэг шарт зүйтэй урмл. Тэгэхээр одоо шарт зүйтэй гэхэд бид нар яг аль урмлыг алийг нь шарт зүйтэйг одоо яг шинжлэх ухааных нь юутай түүцүүлж чадахгүй. Тийм балс асуудлууд гарсан байгаа. Тэгээд тэдрээс одоо тэрийг нь бол тоонд нь авч үзээд ойлцоо одоо орон нутгийн нэр гэж байгаа. Тэр болгоныг бид нар бол аль батгаар хайгаад тэгээ өөрсдийн жагсаалтуудаа бас тулгаад ингэж олохыг хичээсэн. Гэтэл ерөөдөө 40 орчим хувь нь малчт маань урт урмал ямар урмал байгаад бол бид нар мэдэхгүй байна. Гэсэн ийм одоо хариулт өгсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ангид явуулчлаа. За тэгмэд амжууд дээр би нэг зүйл хэлэх юм байна. Амжууд дээр нэмээд бид нар дайнаас тандан судлалын NDVI буюу урмлын ном зүйн ялгуурлын индекс гэдэг тийм бүрхэгдсэн одоо хэр ногоон байна гэдгийг авсан. Тэр болгоныг бас судалгаа авсан айлынхаа бэлчээр дээрээ 5 км орчим ерөнхийдөө мал бэлж малж байгаа өдрийнх нь радиус гэдэг нэр үзээ 5 км орчмынх нь NDVI-г нь мөн тулгасан байгаа мөртдийнхаа хариултуудтай. Тэгэхээр тэр судалгааны арга зүйн шууд урт байна. Тэр судалгааны өөртөө одоо нийт зүйлүүд ямар байсан бэ гэх. Одоо танай бэлчээр чинь NDVI ч одоо хэцэн хэрэг байна вэ гэдэг юм асуулт тахгүй танаа одоо тэр нь болохоор яг судалгаа хийсэн жилийнх нь 2018-аас 2019 яг бид нэр судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр анилуудаас болохоор танай 2018 онд нүгээр 2019 онд ирэхэд одоо ирэхэд маань одоо хэр байсан бэ? Бэлчээрж байгаа ч тийм хэр байсан бэ гэдэг асуултыг асуугаад сайн, муу, дунд одоо маш сайн, маш муу гэнгээ 5 ангиллаар асуусан байгаа. Үүнийг болохоор бид нар тэр танаас таныг NDVI дээр үнэлээд за гас нь бол нэг ийм их орчин байсан байна. Энэ бол бага байсан байна, их байсан байна гэдэг бэлчээр асуултан дээр авсан гэсэн үг. Тэгээд тэрийгээ одоо малчтынхаа мөн хариултуудаар нийцүүлэхэд маш хайрцангуй юм хариултууд өгсөн. Жишээлх юм бол одоо нэг бэлчээр дээр одоо санхэг айлууд нэг бэлчээр ашиглаж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хоёр айлууд хоёулангаар нь туссан байх гэж бодоход нэг айл нь бол манай бэлчээр маш сайн. Нөгөө айл нь гэх юм бол манай бэлчээр бол яахтай байдгаараа л байж байна. Гэсэн одоо юм. Ер нь бол нөгөө детальчилсан юмнуудаа нэг семинарээс хүмүүс орж ирээ сонсч байна. Ерөнхийдөө бол Мөрөлтүүд маань гэх юм бол нэг математик гэж байгаа нөгөө математик муу гэж байгаа юм хэлсэнгөө одоо нэг бэлчээр дээр үр дүнгууд гарсан байна. Тэгэхээр бол мэдээж одоо малчных нь өөрийнх нь одоо мал малсан жил ч юм уу тийм нав ч юм уу хамтдаг орноос нь хамаарат өөрөө байх боломжтой. За тэгээд тэр болгоныг бэлтгэл дээр яриад. За тэгээд ерөнхийдөө бол дүгнэж хэлэх юм бол малчид маань дороод бэлчээрийн дороод л явчихна гэдэг бол бүгдээрээ дуунагтай хэлж байгаа. Тэгтэл бэлчээр дороодоо байна гэдэг одоо бэлчээрийн урмлыг болвол мэдлэг жоохон татмаг байгаа юм уу да. Тэр нь юм бол яа гэх юм байна одоо нүүдлийн аж ахуйтай энэ одоо документ юм бол нүүдэл шийдвэрийг шаардлагатай байна. Тэд түүнийг нь танихгүй байгаа даа мэдлэгтэрээ татбуулж байгаа. Тэгээд тийм учраас одоо малч хоорондын мэдлэг солилцоо тэгээд мөн эсвэл одоо тодорхой чиглэсэн сургалт ч гэсэн зэгтэй байж магадгүй мó гэж одоо манай судалгаар зөвлөмж болгож гаргасан байна. За тэгэхээр судалгааны ажлыг танилцуулсанд баярлалаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй тэгээ бас тодруулах асуулттай хүмүүс 4 сарын 29-нд 18 цагаас судалгааны семинарт ирж ирээд бас сонирхсан асуултаа асуух боломжтой. Тэгээд манайд судалгааны семинарт маань ихтгэл тавиад тэгээд энэ товч танилцуулганд судалгаагаа товч танилцуулсан доктор Оюун Дэлгэртэй маш их баярлалаа. Ja, vi bara